Яг мотор гэсэн чинь нөө. За сайн байцгаана уу. Өнөөдөр сайн байна. хэдүүлээ та нар таньж байгаа бах. Манай цоож даваа хоёр маань ирсэн байна. Механик хамтлагийн. Тэгээд хамтдаа өнөөдөр жоохон дуу хоорой ярилцъя гэж цуглаад байна. Тэгээд юуны төрөнд хоёр дүүдээ зориулаад байна. Өөрийнхөө жигүүртнээс дээгүүр ном цамгаа авчирсан. Баярлаа. Тэгээ ер нь энэ проектын маань гол санаа нь энэ номноосоо бас эхэлсэн юм л да. Хүмүүс тэр болгон яагаад дуу зохиодгийг тэгээд айдуу зохиогч гэж ер нь хэн байдгийг гэдэг нэг төсөөлдгөө зүгээр дуучин гэдээ бас нэг жоохон андуураад ах тал байдаг те. Тэгээ яг хөө зүгээр тайлбарладаг л та хүмүүст дуучин бол хүний зохиосон дууг дуулд юм аа. Яг энэ айдуу зохиогч бас бард гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүс бол өөрөө дууга зохиогоод, үгийн зохиогоод, аян зохиогоод өөрөө дуулаад ингээд явдаг нь бол бас нэг юм өөрийн онцлог байт юм аа. Тэр нь тухайн хүний өөрийнх нь иргэний байр суурийг илэрхийлэх нь илүү тийм чухал байдаг гэсэн тайлбар хүмүүст хэлдэг. Гэхдээ хүн болгоно нэг нэгээр нь тайлбарлаж яснаас ингээд нэг проект хийгээд тэгээд яг адилхан тим жанраар оролддог хүмүүсийг хамт суулгаад юм ярих юм бол бас арай жоохон сонирхолтой байх юм болов уу гэж бодсон. Тэгээд энэ проектын санааг манай Хаган Фильмсийнхэнтэй ярьж агаад оргилтойгоо яриад хэдүүлээ хийж байгаамаа. Ингээд өнөө орой бид нартай хамт та нар ингээд бидний ертөнцөөр аялах болно. Тэг ер нь бол тийм дуучин би дуучин гэсэн хүмүүсийг болохоор яг дуучин хүн гэж яг зөвхөн дуу хоолой л байт юм болов гэж ойлгодог хүмүүсээс зөндөө байдаг л та. Тэр яг дуугаа зохиогоод тэрийгэ дуулна гэдэг бол маш том одоо нэг талаасаа гүнзгий бясалгалын асуудал байт юм болов. Баярлалаа, гоё билэг байна. Зөвлөгөө. Таны баг анхны альбом. Тий, наадах чи одоо ингээд 20-од жил цуглуулсан дуунуудаа сая гаргаж байгаа. Тэгээд нийтдээ 16 трактай CD гарсан. Нилээн болсон. Тэгээд дээрээс нь наад номыг бичиж гин гэж бараг 2 жил битсэн. Тэгээд бас яггүй ажил байлаа. Энэ станы онших навтай боллоо. Тийм. Наадах чи өнөө хин бомбартай Эрдэнэ баяр зургнуудыг зурсан шүү дээ. Тэгээд ер нь нилээн хүч хөдөлмөр зарцуулж гаргасан. Сая тоолоод үзсэн нэг 40 гараа явчихжээ оролцсон хүмүүс ахын. Яг өнөө Сион хамтлагийнхныг бүгдээрингийн тоолчих юм бол амар л юм болох л байх л та. Тэгээд Дөрвөлхийг ус багасаа ер нь бол сонсч ирсэн. Ер нь Монголын ард хүмүүс сонсдог байх. Тэгээд тодорхой хэмжээгээр нөлөөсөн гэж боддог. Тэгээд гоё билэг байна, баярлалаа. Нэг айхтар нөлөөлөх нь юу ах вэ? Зүгээр би ингэж дуу энтрээ зохиож явахдаа нэг хин нэгэнд сонсох ч юм уу таалагдана гэж ер нь нэг тийм бодлогоогоор 18-тай хөвгтөл ер нь дууга зохиож байгаа штэ. Тэгэл яг хуу тухайн үед радио телевизээр гараад тэр нэг хүмүүс таалсан. Тэрнээс одоо яг хаста ингээ нэг алаад өгөх гэсэн нэг тийм бодолтойгоор бичээгүй л дээ. Айгу урт хугацаанд хүмүүс дотор хоногсон дуу санагддээ шүү дээ. Мөнхийн бас аж богдын гарал. Ер нь л би тэр хоёр дуу их сайн мэднэ л дээ. Тэгээ сүүлийн одоо энэ цомгийн тэр хагцшгүй андтаа тэгээд хонгор, цаваа хонгор. Тэр хоёр дууг мэдхийн. Энэ альбомыг бол ер нь харж исэн ямар мундаг яаж одоо зүгээр дууны цомгийг одоо ингэж ном болгож гаргад юм бэ те. Яг нөгөө юун дээр санаа тэгж төрсөн байхгүй. Өнөө CD гаргахаар чи ард талд нэг 2 3 хуудас юм байдаг штэ нэг юм дууных нь үгүй нэг жижигхэн шоргоолж гүйж байгаа юм шиг бичсэн. Тэгээ эхлээ тэгж хий гэж бодож ирсэн. Тэгээ нэг CD-ний хайрцаг дотор нэг тийм үүтэй. Тэгээ бодож ирсэн ер нь дууныхаа үгийг тайлбарлаж байгаа хүмүүс дандаа асуугаад байдаг болохоор. Тэгээ дараа нь тайлбарлаж бичижсэн нэг эхний 2 дуу бүлэг нь тийм л дээ. Энэ номны
ерөөсөө нэг дуу нэг бүлэг болоод явчихж байгаа. Тэр тийм л тийм. Тэгээ эхний хоёр нь яалтчгүй өнөө он цагийн дарааллаар аажвагдээ харуул цаваа хонгор гэдэг ингээд явж байгаа болохоор тэрүүний яагаад бичсэн тэр үед бичиж яхад ямар байсан тэргээл нэг тийм жоохон дурсамж маягийн юмнууд ороод явж исэн. Гэхдээ ер нь сүүл рүүгээ болвол тэгэл яалтчгүй өнөө айдуу зохиогч өнөө баард гэдэг чинь яг иргэний байр сууриа илэрхийлэх ёстой гэдэг утгаараа сүүл рүүгээ бол яг үнэхээр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн тийм ном болж хувирсан л да. Тэгээд яг нэг концепт цомог гэж нэрлсэн. Яг тэгвэл өмнө нь ингэж CD-г дагсан ном ч юм уу, номоо дагсан CD ч юм уу тийм цогцороо юм бол нэг бараг гарч байгаагүй байх гэж бодож байна Монголд. Тэгээд Үгүй хаа мэдхгүй л. За та нар тэгээд шин сайхан юм юу хийж гин? Дээр өнөт нэг тоглолтын дээр чинь очсон бас л бяц авч илээ. Зүгээр тайзан жоохон жижигтэй байх шиг санагдсан. Далайцтай авах байсан чи тайзандаа баригдаад байсан уу? Та дөөр дээр үзсэн үү? Тийм, дөөр дээр үзсэн. Аа. Тийм, манай хамтлаг бас яг ерөнхийдөө нэг хүмүүсийн хэлдгээр бол нэг байгаа юм шиг байхгүй юм шиг ингээд ерөнхийдөө бас байгуулагдсан гэдэг он цагаас хойш нэлээд удажлаа. Одоо нэг 15 жил гарна. Бүгдээрээ 10 жилийн нэг ангийн хүүхдүүдээс эхлээл тэгээ сонирхлоор хөгжмөөгээ явцсан. Тэгээд 4 жилийн хувьд 19 онд бид нэр яг бие даасан бас бүрэн хэмжээний концерт гэдэг утгаараа хийж үзэх сонирхолтой. Зөндөө олон плейтаймс эхлүүлэл фестивал олон хамтлагууд нийлж оролцдог шоу ивентнүүдэд бол зөндөө тоглож ирсэн. Гэхдээ яг бүрэн хэмжээний дээрээс нь бас нэг таны сайн хэлдгэр концепт альбом бохгүй манай амар хэсгэлэн цомог болохоор ингээд өөрөө тэндээ 3 4 жил бас боловсруулагдсан, бэлтгэл хийгдсэн. Дараа нь цомгийн бичлэг нь ингээд байгаль дээр хийгдийгээд амар хэсгэлэнт хийд дээр студид авчиж бичсэн. Тэр гээд ерөнхийдөө юм айгу түүхтэй болохоор тэр болгоныг хүүрний тэгээд бас дуу хөгжмөний маань утга агуулга өөрөө бас илүү Монгол үндэстний орчин үеийн хөгжмийн үед одоо ямар байж болох вэ? Биднээс юу гарах нь гэдгийг нэлээд шахсан болохоор. Тэр нь бол хүү хамтлагийн өвөө юм байна шүү дээ. Одоо тэгж хэлэхэд бас хэцүү. Ерөнхийдөө бол айгүй өөрсдийг хөрөөл. Тийм зүгээр наргаад хөрөөл явж. Юу нэ та нарыг яг анх гарч ирсний чи сандгийн яг юун дээр телевизээр нилээн дээр яг 10 хэдэн жилийн өмнө тэгээд та нар чинь яалаа нэг дээл мэлтэй ингээл нэг бүжиглэл нэг яагаад гэдэг нэг клип байсан шүү дээ. Тэр чинь яг тийм мөртөж болоос. Тийм яг үнэ мөртөж болоос. Би тэгтлээстэй яг анх вау гэл. За өстой чика хамтлаг гараад ирлээ тэгэл амар баярлж ийсэн. Манай анхны видеос. Тэгээд ерөнхийдөө одоо бол 20 онд шинэ уран бүтээл рүү орж байгаа. Удахгүй хүмүүст нэг нэгээр нь бэлгэлэндэ гэж бодол ажиллаад чинь. Бэлгэлнэ. Тийм, ерөнхийдөө яхаа. За, танай уран бүтээл дуу чинь ер нь юуны тухай юм? Дуу одоо 2 цомогтой. Тэгээд эхний цомгон дээр бол ер нь дуу зохиох гэдэг юм тай бол өөрсдөө танилцж эхэлж байгаа. Тэрэн дээр бол нэг айхтар тим ёг илэрхийлчих юмсан ингээл айхтар гүнзгий бол бодож байгааг баг. Тухайн үед нь төр сайн дээрээ наалцсан зүгээр дууныхын нэрийг нааж өгөл нэрнээс нь хөөгд дуу болгох жишээ нь. Хоёр дахь цомог механикат амар байсанд маань бол яг концепт гэдгээр агуулга одоо яг тэр цомгийн ертөнцийн нь болохоор яг бид нэр дотор байсан. Тэгээд эхний цомгон дээр цохос анзаардаг гэсэн тэр Монгол аялгуунууд Монгол хэмнэлүүдээ яг илүү өөрсдөө ухаад яг өөрсдөө болгоод уран бүтээл хийе гэд тэг ажиллаж исэн. Тэгээд утга агуулга нь бол тэгээд Монгол гэдэг шин чанараараа нэлийн байгальтайгаа уялдаатай. Тэгээд дууны нэрнүүдээс нь сонсоход л зэрэглээ. Салхи болсноос хойш манангийн манач гих мэт. Тэгээд яг үгийн ухаад үзвэл хүний дотоод сэтгэл доторх байгалийн үзэгдэл гэж ер нь бид нар өөрсдөө оншилсан. Тэгээд
одоо дотоод сэтгэл хөдлөлөд мэдрэмжийг байгалийн үзэгдэлтэй уялдуулж илэрхийлсэн тиймэрхүү өгнүүд байгаа. Тэгээд ер нь бол нэг 60-аад оны үеийн хиппи philosophic psychedelic гэж хэлж болох нь тийм. сүүлийн үеийн юутай гэж пакэжлж өгсөн юм байна шүү дээ. тийм ер нь Бидний эхний альбом болохоор бид нар нөгөө өөрсдөө угаасаа яг 10 жилийн хүүхдтэйсэн болохоор яг л өсвөр насн дээр нэг дэггүү, сахилгагүй мөрөөдөл давмгайлсан тэрнийхээ дагуу яг эхний цомог бол тийм шинж юм байна. Одоо харахад бол яг тийм юм аягтай. А дараа нь за яг хамтлаг гэдгийг арай ухамсарлаад өөрсдөө ч бас нэг өөр төлөвшөлттэй болсон. Тэр үднээсээ бас хийж байгаа хөгжимд байна шал өөр болж ирсэн л та. Яагаад механик гэж нэр өгсөн? Хин өгсөн? нэр болохоор 9-р ангид яг 9 сарын 2-нд. Тэгээ бид нар яг тэр нэрээ олсон өдрөө хамтлагийн төрсөн өдөр гэж боддог. Тэгээд тэр нь болохоор яг физик хичээл орж исэн. Тэгээ манай хамтлагийн ахлагч манай аригл гитарч инэрлэлт механик хөдлөө ингээд багш самбар дээр нөө хичээлийн сэдвийн гарчиг тавьсан чинь дэвтэр дээр механик гэж бичээд Егэ багш жоохон сонирм бичсэн юм байс. Тэгэл тэрийн дээр нэг том бөөрн хилээд нэг Е үсгийг ингээд бичсэнгүүт дараа нь өөрөө механик гэж уншигдаад байна. Энэ гоё нэр юм шүү гээл тэгэл бүхэнд нь таалагдтал тэгэл ерөнхийдөө нэг юм хүүсмэл тэгээд яг хөө нэг утга учир гүвч юм шиг мөртлөө бас өөрсдөө тэр утга учирыг хайж явж байгаа юм шиг санагддаг юм л утгатай. Нэг үе 90-ад оны үед нөгөө компаниуд өөрийнхөө нэрэнд мон гэж айгүй их оруулдаг байсан. Тэгэл би тэрнтэй адилхан бодоод энэ Монгол гэдэг механиктай холбоо тэгээ механиктэй ямар ч гэх бас тэгж бодож байсан байхгүй тий. За тэгвэл яг уу тайлбарлаа. Гэтэ тэрүүнийг дуу тайлбарлаж нэг бол дуулахаас илүү гоё юм байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг үзүүлэх үү? За ямар дуу вэ? Ямар доноос эхлэх вэ? Цааш бодох юм ярих. За тий. Даагийн дуу Жорсон дээр хаа. За энэ дуу нь болохоор манай анхны цомогт орж исэн. Миний зохиос нэг акустик маягийн дуу. Будагчин гэд нэртэй. Тэгээд утга санаа нь болохоор цаг мөч бүхэн одоо өөрийн гэсэн одоо мэдэрч байгаа зүйлээс шалтгаалаад өөрийн гэсэн өнгөтэй. Тэгээд ганц өнгөтэй байл уйтгартай. Тэгээд ичнээ гонигтайч вэ. Тэр өнгө бол бас байх ёстой л өнгө. Тэгээд бүх өнгө ер нь байж ээж одоо амьдрал дүүрэн мэдрэмжтэй гэсэн санаатай. Тийм дуу юм аа. Манай хаан фильмс их бас энэ дээр видео хайж тоглоно гэсэн. Салганаад шүү. Оо за одоо яг хаяа хадрахгүй шүү. А танаа юу гэж үзсэн юм бэ? Айгуу гоё болсон үлээ. Видео тий. Аль видео? Будагчингийн. Тэр видео орчлаа 2 шагнал багл аваад амжицсан. Цагмч бүхий яс бүр ёнгтэй ганц үгтэй байвал утгартай. Өнгөр өдөр бүрийг би бодож баймаар байна. Шарногоо харцаага улаан сихэр бүгдээ гой гой.
хүмүүс харцаагаа өдөр бүрийн өнгөрөөн бид тэдний будмаар байна хорцтой дүнгний мэр байна бэлэхээ өнгөрийг танарт бэлэхээ орон хатэлт чонч байсан бүдэг өнгөгийн аян хатаа Яа, гарц цуцаад. За ер нь дуунах нь үг нь их гоё юм байна. Үнэхээр л будчмаар хүмүүс бол нэлээд байдаг шүү. Тийм, ер нь бол зарим хүмүүс харцаагаа өдөр бүрийн нэг өнгөөр гэдэг яг л нөө 7-7-ны амьдрал нь яг л нэг copy paste юм шиг хэмэлд орцсон хүмүүсийн талаар. Манай нэг найз хэлдэг байхгүй юу? Хүний амьдрал өчигдөр өнөөдөр маргааш 3 ялгархаа болохоор утгагүй болд юм билээ гэж. Гэтэ Монголд энэ харьцангуй бага юм шиг санагдтыг. Монголд чинь өдөр болгон л нэг юм заавалчгүй шинээр бий болоод хүнтэй цаг товлоход хэцүү нэ. Яг нэг тогтцсон нийгэмд бол яг үнэхээр л тийм байт юм билээ л дээ. Яг ажиллаа хийгээл тэгэл өнгөрсөн ирээдүйн хоёр нь ер нь ялгархаа бол яг л нэг болдог. Тэгэхээр яг хав тэр нэг хүнд бас нэг гоё амар амгалан тайван гэсэн юм мэдрэмжийг бас бий болгодог. Нөгөө талаасаа бол яг галзуурмаар уйтгартай болд юм байл л дээ. Ялангуяа юм залуу хүнд бол яг ингээ бачуурмаар нэг нагас тогтсон хүмүүст бол тэр нь их гоё юм шиг байгаа. Яг тэгээл яг бүх юм тодорхой санаа зовхон байхгүй. Тий. Тэгэхээр нэг юм залуу хүний нэг тэмцэгч тэр нэг хувьсгалч сэтгэлд бол яг тийм амьдрал нэлээд хэцүү байдаг баг тий. Тийм ч учраас тэр хиппи тэр хөдөлгөөн бол ер нь тэрнээс гаралтай болов гэж би боддгийн шүү дээ. Манайд болохоор тэрний нэг арай өөр нэг хувилбар нь байгаа дах шиг байгаа. Тэ нэг өдөр болгон өөр юм болоод байгаа ч гэсэн тэр нэг юм нэг гоё юм болж байгаа бас биш юм шиг санагдаад байдیں۔ Надаа. Тэгээ та нарын дуучин болохоор нэг юм тэр уйтгартай амьдралд нэг гоё өнгө нэмээчээ илгэсэн ийм мессежийг надад бол өгч юм л да. Тэгэхээр гоё. Тий. Хөгжмөөрөө бид нэр өнгө бэлгэлнэ гэсэн санаа. Нөгөө танай хамтлагийн нэр санамсаргүй төрсөн гэдэг шиг юун дээр Онон Батынд нэг өдөр ингээл сууж ахгүй. Тэгсэн чинь тэр хөргөгчн дээр нь Астониш гэдэг нэг угаагч байдаг штэ Английн. Тэрний нэг реклам нэг юм стикер хөргөгчн дээр нь наацсан. Тэр нь just give a little magic гэсэн нэг слоган. Тэгээ бид хоёр ярьж ирсэн байхгүй юу. Ямар зөвүүн яг энэ шиг нэг юм гоё утгатай дуу ихсэн гэ. Тэгээ тэрүүний баг тэр оройд барьж аваад нэг 7 хоногийн дотор цаан ичдэг билээ. Тий, тэр дуу байхгүй юу. Тэрүүнийг нэг сонирхолтой. За. Цонхны цанаас хүтэн салхаараа харанхуй шүн бүх юмд цогтой югалны дэргэд хоёр
дулаацсан суу гигэн үгүй харсалх гадаа шууж атат хүмүүс биднийг торон харсан ч гэрэлтэй юу итгэлээрээ хоёулаа аминдаа нэгнэ дулаацуулъя зовлон жаргалаа хамтуугаа зүрхэн илчээр дулаацъя бүхнээс гамнаад би биендээ бяцхан гэж дэг бэлгэлье хүний мөн тэнгэрийнхтэй адилаар холлодож мөргүй аралдагсан бол ирэм барантай амьдрал гэдэг гаслан энэрлгүй байхаа болгосон болов зовлон жаргалаа хамтуугаа зүрхэн илчээр дулаацъя бүхнээс гамнаад би биендээ бяцхан ичдэг бэлгэлье бяцхан ичдэг бэлгэлье За баярлалаа. Бас ингээд сонин дууны санаанууд нэг юм хачаа юмнаас ингэж төрснийг хүмүүс мэдтгөө. Ааха. Яг гурлаа нэг сайхан түүдэд орой сууж байгаа шиг санагдав. Харин студид нэлээд сэрүүхэн байна. Тэгээд Тийм байна. Тэгээ гой дулаахан байна. Та ер нь анхны би танаас нэг юм асуухад зүгээр нөгөө нэг анхны таны яг хөгжмийн чинь инфлюенс ч юм уу хаднаас ер нь ямар жанр илүү сонирхот одоо яг шин кантри илүү байсан уу тэр дундаа юу ч юм уу. тий ерөөсөө намайг аав ээж хоёр Сонсож байгаа юм шиг. унтуулахдаа пянз тавиад өгчдөг гэсэн. Тэгээ манай гэрт нөгөө хитгэн пянз байсан. Тэгээ тэрний нэг нь Join Baez гэдэг одоо энэ Bob Dylan нэртэй яг хамт нэрд гарч ирсэн нэг тий амар гоё нэг хилэн хар хүстэй нэг эмэгтэй байдаг шүү дээ. Тэрний цомгон байсан байхгүй. Тэгээ Kenny Rogers гэдэг бас яг Америкийн кантри хөгжмийн одоо бас томчуудын нэг тэр хоёрын пянз ингээл байн шүн унтахаар л тэрийг тавина эсвэл Чайковскийн бас пянзтай Чайковскийг тавьдаг. Тэгээ энэ надад маш их нөлөөлсөн. Ялангуяа өнөө гитарын таталтуудын сорох гэж үгээ хэлсэн л дээ. Тэгээд тэр чин тэр үед ямар YouTube гэж байх биш яг хилээ заагаад өгчих хүн байхгүй. Тэгээ бүр сүүлд Америкт очисон хойно би тэрний нилээ учрыг олсон. Өнөө open tuning гэдэг гитараа хөглөхдөө ингээ шал өөр хөглөждөг. Тэгээ ингээ дарахаар ингээ шал өөр хөг гараад идгийг мэдэхгүй стандарт хөглөлтөөр л нөгөөдгийг нэстэ үзэл. Тэгээ яг өнөө цаван хонгорын таталт дээр тэр нь бас яг мэдэгддэг байхгүй. Яг тэр таталтыг стандарт таталтаар юу хөгөөр яг үзсэн. Тэгээ яг нилээн дөхүүлсэн. Гэхдээ яг Travis Picking дээр арай очоогүй нэг тийм таталтууд байдаг. Тийм. Мэдээж нөгөөх нь болохоор хоёгаа ахын нөлөө бол нэлээд байсан. Мань хүн яг юм өөрийн гэсэн бас нэг гоё таталттай. Тэр их нөлөөлсөн. Нөгөөх нь бол мэдээж манай имээ бид нарыг унтуулахдаа дандаа цомгон туурайтай хөрөнгөөр бүүлж унтуулдаг гэсэн байхгүй. Тэгээд нэг юм айгу сонин юм холимог яг ийм Европын классик тэгээд Америкийн кантри тэгээд Монголын ийм уртын дуу өнтер ингээд нэг ийм холилдсон юм сонин юм дотор өссөн бай. Та нарт одоо юу нөлөөлсөн?
Бидний үед ч яг нөө MTV generation. MTV дөө. Cable орж ирээд MTV орж ирээд. Тэгэл тэрний өмнө бол яг нөө FM-үүд бас гараад ирсэн байсан. FM-ээр хамгийн их юмнууд орж ирж байгаа. Дараа нь MTV. Тэгэл Linkin Park тэр үед нэлээд хүч автсан. Тэгэл ер нь бол нэлээд олон панк хамтлаг. Панк бас тэр үед ч юм уу нэлээд. Тэгээ pop punk маягийн хамтлагууд эс Blink-182, Green Day, Sum 41 тэр. Гэхдээ яг өмнөхүүдийг нь бол сонсч ирсэн. Гэхдээ яг тэр үед яг generation тэгчээр яалтчгүй бас нөлөөлдөг юм байл л тэр үе. Тэгээд Sunday хичнээн тэгээд тэр шууд барууны хөгжмөнд автцсан юм шиг боловч Монгол аялах Монгол хуучин дуунууд бол яалчгүй дотнол байдаг гэсэн л та. Тэрийг барыг өөрсдөө ч мэддгүү ч юм шиг дотор тэгэл дотнол байдаг гэсэн юм шиг санагдчих шин. За даваа нөгөөт нэг алдартайгаа нэг хосгоо. Тэр чинь бол яалтчгүй Монгол үнэхээр яг сонсогддог та. Зөв юмда альбом дээр нэрээ нэг акустик дуу орсон саяны будагчин. Тэгээ хоёр дахь цомон дээр нэг акустик дуу орсон энэ багхгүй. Тэгээ ер нь бол хоёр тим дуу ал тохиолчих шиг. Тэ. Манай дуунууд ихэвчлэн яг бүгдээрээ ингэж найруулад айгу ингэж ганц банзан гитартаа зохиочоод ингэж хамтлаг дээр ихэвчлэн тэгж зохиогоогүй бүгдээрээ ингэж яг хэсэг хэсгээр бэлдсээр хагаад яг дөрвөлээ нохож хагаад нэг тим байдлаар зохиогдсон байдаг болохоор бас энэ хоёр дуу таарчих шиг байна. Тэгээ зөөлөн биш л. Нүдийг минь нэлбэ мөн шиг сайхан байна. Хүслийн борон хунгаар цутхан байна. Хүндийг минь дагаа жаргалаар урсан байна. Талын цэцэг сэтгэлээр урган байна. Тохойг минь шүргээд тунчиг таатай байна. Энтхийн бүхэн энх бас тунх байна. Өдрүүд минь нүд бас мөнх байна. Алаг үрсүүд намглан байна. Аргамаг хүлгүүд номлон байна. Бодолсон шууд буцаа мартан байна. Нүдлсэн түнэн хурданхан сууна. Энтхийн бүхэн энх бас тух байна. Эргэх өдрүүд нүур бас мөнх байна. Зүудний орны үүднэлтэй байна. Зун олноро зөөлөн шимэна.
биш байна. Ирээдүй үргэлж мишээсээр байна. Ирээгээд даланхан сууна. Ирээгээд даланхан сууна. Энти бүхэн энх бас тунх байна. Эргэх өдрүүд минь нүр бас мөнх байна. Яг нэг элсэн дээр суучаал нэг жоохон халуурсан. Өдөржингөө суучаал нэг оройн нар жаргахаа алдаа. За харидаа гэсэн. Шууд тийм мэдрэмж төрж байна. Энийг юу нь яагаад зохиосон юм дог? Энэ манай цомог яг хийж явах үед ерөнхийдөө нэг аялалгуу нь гарсан байсан. Тэгэл өгнөө тэгээ бид нэр хамтлагаараа ер нь бол энэ сүүлийн цом гарахад янз бүрээр л бэлтэж үтсэн л дээ. Бэлтгэлийн байран дээр жишээ нөгөө бид нэг хамтлагууд нэг импресац хийдэг шүү дээ, хамаагүй зүгээр. Тиймэрхүү байдлаар зүгээр утсан дээр рект арчаал цаг тасралтгүй юм янз бүрийн юм руу орж тоглож байгаа дараа нь нөгөө бичлэгээ сонсож байгаад ч юм уу. За яг энэ нэг юм болчих юм шиг байна. Энэ хэсэг нэг өөр дуулчих юм шүү гэдэг ингээд дараа нь нэг тиймэрхүү заримдаа болохоор нэг удаа нэг лагер дээр бүгдээрээ очиод тэгээ тэр өдөр нилээн дүүрэн гарцсан. Тэгээд яг өвгний хувьд бол бид нэр ингээл өнөөдөр янз бүрийн асуудалтай нийгэм ч юм уу эсвэл гэхдээ бидний сайхан цаг ирж байгаа гэдэг итгэл найдвар маргааш ихэд нар мандна гэдэг шиг бидний төсөөлөлд бол тэр диважин шиг тийм сайхан газар бол үргэлж оршдог юм аа оюун санаанд гэдэг талаас л төсөөлж хийсэн юм л үгтэй. Айгуу гой санаа. Ер нь ингээл яг харж байхад манай Монгол түмэнд өнөөдөр хамгийн их дутагдж байгаа юм ерөөсөө найдвар юм болов уу гэж надад санагддیں۔ Нэг дандаа нэг цохолдож бухимдсан. Тэгэл телевизээр гарч байгаа мэдээч гэсэн дандаа л нэг юм хар бараан. Кинонууд нь ч гэсэн дандаа л нэг орилж ашгарч хэрэг шааж нэг арх марх шидээл нэг яагаад ч байгаа те нэг. Тэгэхээр нэг юм бидний бүр нэг цаана нэг сайхан нэг юм амар амгалан амьдрахынсэн гэсэн нэг тийм тэмүүлэл мөрөөдөл айгу хүчтэй болоод байгаа юм уу те. Тэг санагдیں۔ Тэгэхээр яг энэ дууг сонсоход бол яг л тийм мэдрэмж төрж ин л да нэг амар амгалаа. Яг л нэг Монгол хүн байгаль дээр л яг л хуучнараа сайхан амьдрал байглаа enjoy хийгээл байж ах тэр жаргалыг бүх талаас нь даваа яг гой хөндөж гараад ирсэн юм шиг санагдтыг. Тэр талаараа хүмүүст их хүрдэг баха. Нөгөө талаас бас нэг манай хамтлагийн савдаг гэдэг дуу байд. Тэрэн дээр жишээлбэл бид нэр яг бас нэг эсрэг талаас нь жишээлбэл тэ одоо 90 уулын эмгэн шулам илээ хэрэг галуу гурвыг илдэж хөөгөө дуусгах нэ. Урдаас ирдэг улаан мангас ургаан модын үгийг тастаад амар заяа үзүүлэхгүй нэ гэдэг ч юм уу те. Баруунаас ирсэн баахан чөтгөр барьж балга усыг минь аваад одлоо модлоо гэдэг. Ерөнхийдөө нэг юм үлгэр домгийн юм шиг үгтэй мөртлөө бас орчин үеийн байж болохоор тэрийг тоглох. Хоёул зэрэг хүсэхгүй дөө. За тэгэхээр рок дог банзан гитарын дээр хялбарчилж тоглох нэ. Тэг яг цомгон дээр сонсвол хамгийн хүнд дуу гэж баг. Нилээн зүргэнтэй юм байна. Нилээн тийм саваатай. Тэгээд савдаг гэд нэрлэлцээ.
шулам илэхэрэ галуурыг элдэж хөөгөө дуусгах нэ урдаас ирдэг улаан мангас ургаамуудын үгийг тастаад амар заяа зүсэнгүй Сэрдэг бахан чүтгэр бархирч балга усын аваад одох нэ сарын санаар савдгууд нь чуулаад сайхан энэ нутгийг мэн самарч орхиж гээд хэлэгнэ Humumintki хайрлаач эх болсон бидний үлгий humumин амцыг энрэч аврал ирсээр айсви ирж явна. Nice. Энийг сонсгоцсон. Тий сонсдгүй байх байж. Айгу анх удаа ийм хэлбэрээр тоглол эвгүй л юм бэ. Шалгалт өгч байгаа сайт. Яаж дуул мөлий гэж бодсон чи. та харин айгу даруухан байгаад байна. Юу нэ миний цамганд бас яг сэдвэр орсон бот туул их гээд дуу. Тэрэн дээр бас яг бомбардамент амар гоё зурсан тэр зургийг яг юм туул гол ингээд урсж байгаа. Дээрээс нь ингээд харцсан зураг. Тэгээ сайн харах юм бол тэр гол нь өөрөө нэг эмхтэй хүний бас дүрс байгаа байхгүй. Тэгээ дээшээ хараад нэг залбирч байгаа ч юм шиг, гуйлтаа шивж байгаа ч юм шиг те. Тэгээ дээгүүр нь ингээд ийм нарны гэрэлт ийм алтан болцсон ийм шуунууд нисэж байгаа байхгүй. Тэгээд ийм тэр тайлбар нь болохоор энэ туул ээж маань бид нарыг намайга хайрлаачтай гэд үгээ дайж тэр шуудыг явуулж байгаа. Даанч тэр төмөр машин дотор суудсан хүүхдүүд нь тэрийг сонсох сэхээгүй. Тэгээд нэг юм алт мөнгөний араас ингээд хаашаа чим ингээд яарад яваад байгаа гэсэн нэг тийм тайлбартай зураг байдаг байхгүй тийм. Ер нь бид нар бүр дээр үеэс л өвгдээц маань энэ байглаа энэ нутгаа хайрл гэж бид нарт их зааж ирсэн. Гэтэл харамсалтай нь орчин үед ягаад чинь тэр нь ингээд алдагдаад нэг гадны нэг жуулчин ирчээд намайг өстө үнэхээр хэл хүггүй болгосон. Танай монголчууд ягаад ингээд өөрийнхөө
эх оронд байж нэг юм харийн улсыг эзэлсэн түрэмгийлэгч шиг байт юм бэ гэдэгсэн чинь хэлэх үг байхгүй бас. Үнэхээр л яг энэ тэнд амраад явж байгаа хүмүүсийг харахаар яг л нэг нэрэл нэг Монголыг нэг харийн амьтад эзэлчээд явж байгаа юм шигтэй нэг хог могоо хаяал нэг юм хашиж юм дээ те. Тэгээ яг үнэхээр тэр их гашуун үнэн үг санагдсан тэгээ. Ерөөс өөр юмсэг биш юм. Тэгээ яг юм бид нар маш их л ингээл бид нар Монгол хүн нэг хөх толбтой Чингисийн удам энэ төр гээл таашгүй. Тий. Яг үнийн хэрэг дээрээ тэгээд яг Монголын үлдсэн үгмэр зарим хүмүүс ч одоо үнэхээр л байх юм байна. Тэгээ саяны дуу бол үнэхээр яг тэр үнийг бодогдуулж тэр нэг ярээ уулаас буугаад ирсэн. Имгийн шоломс шиг. Тэр шолмонууд нь тэгээд лаас гаднаас жилдэг дотроос айгу их л байгаа юм шиг санагдав. Бид шүү дээ. Тэг яг үнэ. Тэр бид нар өөрсдөө хүн шиг байвал гадны хүмүүс юу гэж манай ямаг ирж хооллох хувьд тийм ээ. Бид хоёр дараа эрэхтэй танд цомгоо билээ. Цомог. Манай цомгийг сонсоод үзвэл ерөнхийдөө яг бид нар ерөнхийдөө яг тийм л юмнуудыг илүү хүний дотоод сэтгэлд бид нар чинь уг нь би ялангуяа айгу эмээ үүдэр өссөн хүүхд. Тэгэхээр ингээл тэднээс сонсдог байнгын бас ухамсарт ингээд суудсан юмнууд айгу их идэг. Тэгээд одоо болохоор тэр байгаллаг юмнуудаа зөвхөн бидний сэтгэлгээнд төсөөлөлтөл үлдсэн юм шиг тийм болж хувраад байна л да орч үе өөрөө. Тэгээд тэрийг илүү бас эрэлхийлж хүний дотоод сэтгэлд тэр бас байгаллаг бидний бас удамшиж ирсэн уламжлал соёл бүгдээр шингээстэй байдаг бах тэрийг эрэл хаагуул хийж өгчмөр илэрхийлүүл гэсэн санаагаар. Үнэхээр өнөөдөр бол та нар тэрийг гаргаж чадлаа. Манай энэ проектын бас нэг зорилго нь юу гэхээр ийм хамтлагаараа дуулаад цахилгаан хөгжим орж ирээд ингээл удаар энтертэй ороод ирэхээр нэг ийм дуу өөр болчдөг. Яг тэр нэг өөрийнх нь дууны сүнсийг яг ингээд дан гитар дараад ингээд тоглохоор бол илүү яг ингэж их дотн буудагтай. Тэгээд та нарын магадгүй энэ сүүлийн дуулсан дуучин бол яг энэ өөр цамаг энтер дээрээс бол хүмүүс энийг сонсч чадахгүй бах те. Яг хүнд рок хэлбэрээр ингээ ороод ирнэ. Харин өнөөдөр бол яг ийм акустик гитар дээр дарахаар энэ өөрмөц өөр байлаа гэж муутай л тавилдаг байж байгаа. Тэгээ гоё сонирхолтой байлээ. За тэгээд энэ жил бол та нар шинээр юм хийж байгаа юу? Энэ бол ногч байгаа. Одоо тэгээд яг юу ямар хуу дуу төрхөө ингэ өөрчилж ирсэн таамаглах. Уусаа ер нь гэж айхтар таамагладгүйс. Тэгтээ яг өмнөх амар эс цомог дээр болохоор яг төсөөлөл нь байсан, концепт байсан. Одоо болохоор яг барьж авсан концепт байхгүй. Гэтэ юу төрөх нь юу гарах нь. Яг илүү чөлөөтэй хандаад үзүүл. Наач хамгийн гоё юм биш үү? Тийм. Яг юу санагдаж байна л да. Нэг юм 70-аад оны үеийн Америкийн яг рок гитар бас яг тийм байсан. Одоо Leonard Skinner ч юм уу те. Яг тэр үеийн монструуд ч эсвэл одоо юу гэдгийг хинтрийг Deep Purple энэ ч юм уу те. Тэд нар яг тэр үеийн дуунуудыг аваад үзэхээр нэг дуун 10 хэдэн минут байдаг шүү дээ. Тэгээд нэг юмд баригдахгүй. Тэгэл яг өнөөт нэг хиппи мипинууд те. Тэгэл ийм ер нь амьдрал гэж юу юм тэгэл юм амар их туршилтууд хийдэг те. Энийг ингээд туршаад үзчих. Ингүүл яах нүг айгуу бол тэгэл нэг юм ситра метранууд ч дараад ах шиг те. Тэгэл ерөөсөө л яг ийм Beatles те. Яг рок юу ч вэ хөгжимч вэ ерөөсөө бүгдээрээ л ийм амар гоё юмыг ирж хайж ингэж зохиодог байсан. Тэгэд яг тэр үеийн дуунууд тэр нь яг мэдэгддэг бүтээлүүдээс сүүлд бол зүгээр айгүй сони юм би уншиж ирсэн тэр яг нэг юм boy band center өнөтэ гарч ирдэг үе энэ те тэр үеэс ахуулаад илүү их юу болоод эхэлсэн. Арилжааны болоод эхэлсэн те. Тэгээд нэг юм айгүй гоё хэлсэн байсан нэг юм хар шилтэй ах нар сигар татдаг ах нар
Тэ. Энийг яагаад туршаад үзэж болохгүй ингээд ийм хөгжимчин залуусыг айгүй их дэмждэг байсан те. Гэтэл тэдний хажууд кофегийн зөөжсэн одоо банд нар өөрсдөө дуулдаг байсан. Тэгснэ тэд нар ингээд орын залгангуудаа бүх юм тэдний тэр өнөтнийг хүмүүст эрхчлөө олгодог тэр уламжлалын тастаад нэг юм дандаа арилжааны зөвхөн өөрсдөө таалагддаг юм тавьж эхэлсэн гэдэг те. Тэр цагаас хойш аюу үнэхээр яг юм дуунууд ерөөсөө богино болол 4 минутаас илүү дуу гэж юм байхгүй болсон шүү дээ. Ер нь бол нэг 2 минут одоо баг 2 л яваадах шиг л шүү дээ. Тэгэхээр нэг юм хүний нэг юм гоё туршиж үздэг нэг юм гоё жигүүр бол яг байх ёстой. Тэгээд та нар яг тэр уламжлалыг хадгалж явж байгаа нь бол надад айгүй гоё санагдчих. Тийм баярлаа. Одоо бидний одоо энэ нэвтрүүлгийн бас нэг гол санаа нь биш яа хүнд хөстэй сэдвэн бид нэр яг энэ одоо зохиож байгаа дуугаараа хүмүүсийн үзэл бодолд мессеж өгөх ёстой гэсэн үүргийн талаас яриад байгаа шүү дээ. Би бас тэг яг тэр талаар бодохоор одоо ингээд бид нэр яг ингээд хэлэх юм а хэлээд идэг. Тэгээд яг хурж байгаа хүмүүс маань цөөхөн байна. Яг тэгвэл бидний хөгжмийн ойлгодог хүмүүсийн цөөхөн. Үгийг нь бол хинч ойлгож болно те. Тэгээ нэг үгээ хүргэж байгаа хэлбэр маань болохоор яг одоо яг массын тэр одоо дассан хэлбэр бол биш байгаа гэдгийг бол ойлгож хараад байгаа. Тэгээд би бодохтой нэг талаасаа бид нэр өөрсдийнхөө хэлбэрийг хамаагүй эвдэж бас оролдож үзэх ёстой юм шиг санагдтыг. Яагаад одоо механик гэдэг одоо бид нарыг одоо яг одоо сонсдог дуртай үнэлдэг хүмүүс маань одоо ингээд механик гэд нэг төсөөл бий болгоцсон байгаа те. Ер нь бол механик юм гээд. Тэгээ тэр нь эргээд бид нарыг яг өөрсдийнхөө одоо ойлголтоор ингээд бас бокслж байгаа байхгүй. Бид нар бас тэр боксыг эвдэх ёстой юм шиг надад санагддаг. Тэгээд нэг зохиолын дуу нам авах юм шүү. Надад бол баг тэр нөгөө рэп мапын зүгээр оролцчих ёстой юм шиг санагдаад шүү дээ. Яа тэгвэл тэр хэлбэр маань өөрөө хүн болгоно яг хурж чадчихээн. Тэр хэлбэрийг заавал ингээд бариад хөөх биш те. Зүгээр тэр хэлбэрээр нэг ганц хоёр мессеж өгч болно шүү дээ те. Рок болгож нутагшуулж байгаа. Тэ ямар хэлбэр байх юм те. Зүгээр фан project байсан ч болно шүү дээ. Тэгэж бас оролдож үзэх ёстой юм шиг санагдтыг. Хэрвээ дүүртээ гайхаарай. Яг уу яг санаанд шууд буухгүй л байна л да. Яг ямар хэлбэрээр байх. Гэхдээ оролдож яхад нэг гоё юм төрж магадгүй. Тийм айгүй зөөрөг шаардсан нэг л амар эргэлзээтэй л дээ. Яг гадныхан тиймэрхүү прожектуудын дүү байдаг л дээ. Нэг рэпертэй нэг хамтлаг. Тэр бол продюсеруудын л хийж байгаа илүү лейблийн хийж байгаа ажлууд тах л та. Тэгээд нэг л прожект түүнээс ч тэр хамтлаг тэр чигээр тийм болсон гэсэн үг биш. Тийм фичер хийгээд явцсан. Бас бодогдтыг. Наач гоё санаа байна. Бид нар ч гэсэн бас ярьж лээсэн л да. Одоо оригинатортай нийлж барайл бас л өнөө зохиолын дуу гэдэг байгаа шүү дээ. Тэгээ ер нь ганц үсгийн ялгаа гэдэг шиг биднийх бол зохиолчийн дуу байхгүй. Тэ. Зохиогч нь өөрөө дуугаа дуулдаг тэ. Тэргээрээ онцлог. Яг тэр бидний зохиолын дуу гэж яриад байдаг ч бол уг нь нийтийн дуу гэдэг юм байл л дээ. Тийм. Зохиогдоогүй дуу гэж байхгүй шүү дээ. Хин нэгэн хизээ нэгэн зах тэрийг зохиож таарна тэ. Тэгэхээр яг биднийх бол харин явж өгнө зохиогчийн дуу гэдгээр яг тэр терминологи зөв юм шиг байлээ л дээ. Тэгээ саяны сэдвүүдээр би сайхан нэг хэдэн жилийн өмнөх гээд нөгөө Facebook дээр нэг мемори гарч ирдэ шүү дээ. 2 жилийн өмнө ийм бичсэн байна. Тэгсэн чинь би нэг тийм пост одоо жишээлбэл тэрний санаа нь болохоор уг нь бол урлаг өөрийнхөө мөн чанарыг хадгалаад байж байх хэвээр газараа байх хэвээр. Харин тэрийг нийгмийн ч юм уу цаг үеийн ингэж тэрнээс үлгэр жишээ авч ингэж алхам хийж дагаж явдаг байтал одоо жишээ нь миний тэр үед бодож исэн бодол бол эсэргээрээ болцсон байгаад байна. Тийм гэдэг санаа биччихсэн байлээ. Тэрийг санаанд орчлоо. Ялангуяа шинээр гарч ирж байгаа уран бүтээлч дуучид бол одоо өөрийгөө таниулахын хамгийн түрүүнд ирмэлцэн тэгэнгүүт тэгээд одоо яг үндэ өөрийгөө олоогүй ч гэдэм үү те. Тэгээд
За масс юм дуртай байлаа. Тэгэл ер нь бол уран бүтээлч одоо хүмүүсийг одоо хөтлөх дагуулах хэрэгтэй байтал өөрсдөө дагаад бас юуч дагаа яваад байгаа мэдхгүй ингээд яваад байгаа юм шиг нөхцөл байдал ер нь үүссэн юм шиг харагдтыг. Ер нь нөгөө мөнгө хүчтэй гэдэг шиг л тэгэл хаана мөнгө вэ тэрүүнийгээ дагаал бэлчээд явчихж байгаа юм шиг тий. Тэгээд видео гэдэг юм бас амар одоо контролыг авцсан хүмүүсийг одоо сэтгэл ханамж нь одоо яг нүдээр их сэтгэл ханамжаа дуунаас авдаг болсон. Бас юм ажиглагдаад байгаа. Тэгээд гоё видеог бол хичнээн гоё дуу хүр хүмүүс цөөхөн байт юм уу тий. Их мэтлэн юм дээр яг хүмүүс хүрийг үлдээд бас тэр айгуу тийм стратегны. Гэхдээ одоо жишээ нь эргээл ярихад нөгөө нийтийн дуу маань нэг айхтар видео клипгээд ах юм байдгүй шүү дээ. Тэгэл нэг юм уулын наахан тал зогсож байгаа л ингэж байгаа л дуулаад нэг сайн морь унаал нэг нэгийг тэрвэрдэг ч юм уу нэг өсрөөл нэг тиймэрхүү сюжеттэй юм яваад ах шиг харагддаг шүү дээ. Тэр яагаад тэгж дийлээд юм тань. Нийтийн дуу чинь бол видеоор нэг амар явдаг баг. Би бол ямар ч төрлийг бол шүүмжлэх дурггүй. Шүүмжлэх үлдээ зүгээр яг зөв хүмүүст яаж олон хүнд яагаад юу яг олон татагдаад байна гэдгийг. Тийм. Илүү яагаад popular байна гэдгийг л ер нь бас ойлгох хэрэгтэй л дээ. Юу нэ одоо жишээ нь энэ жанрын хөгжим яагаад ийм хязгаарлагдмал байгаад байна вэ тий. Тэгээд тэрнээс биш яг олон хүнд хүрснээр тэр муу буруу юм болохгүй л тий. Гэтэ яг тэр олонх маань өөрсдөө юун татагдаад байна гэдгийг бас дүгнж явах хэрэгтэй л да. Яг хоо юуны миний бодлоор бол бид нар сүүлийн 30 жил буруу номлол дагж явж байгаа. Тэр нь одоо неолиберализмын онол гэдэг тий одоо зах зээл өөрөө нэг юм үл үзэгдэгч гар гэж байдаг. Тэр нь ингээ бүх юмыг зохицуулдаг гэдэг нэг юм онол л доо. Тэгээд Адам Смит гэдэг 18 дугаар зуунд эдийн засгийн амьдарч ирсэн эдийн засгч хүн. Тэгээд тэр чинь бас гүн ухааны мундаг хүн л дээ. Тэгээд тэр хүний онолыг бол жоохон гуйуулад за бүр юм нарийн юм руу ороод явах. Гэхдээ ер нь мань хүний тэр үл үзэгдэгч гар гэдэг тэр онолыг орчин үед ингэж хэрэгжүүлж ийн гээд тэгээд одоо ингээ бүх юмаа хай одоо эдийн засгаал хөгжүүл тэгэл аяндаа бүх юм гоё болчихно гээд тийм онолоор явсан учраас нэг ийм нөхцөл төрчөө гэж надад санагддгийн. Тэгээд тэр нь одоо юу гэдгийг харьцуулах юм бол бид нар өөрсдөө Америктай харьцуулаад байгаа байхгүй тий. Тэгээд тэнцээ өстой ийм лаг одоо уран бүтээлүүд гараад байна. Ягаад ийм гэтэл тэнцээ чи хүн ам нь өөрөө 300 хэдэн сая хүнтэй. Тэгээд би нэг гайгүй юм хийчээд бүр ойлгодгүй хүн байлаа гэхэд ядаж нэг сая хүн нь үзчихэж байгаа байхгүй тэр үнийг тэр 300 саяас чи тий. Тэгэхээр би нэг айтайхан чанартай уран бүтээл хийх нэг видеогоо хийлгчих дайны мөнгө тэнчнээс гараад байгаа юм тий. Гэтэл Монголд одоо ингээ 3 сая хүн амтай тэрүүний тал нь хүүхд төгсчүүлтэй. Тэгээд яг хөгжим сонсдог үеийнхний одоо юу энтрийг концерт үзнэ гэхээр бол нэг 100 мянган хүн байгаа юм уу те. Тэгэл тэрэн дотроос яг тэр жанрыг сонирхож байгаа хүн гэхээр бол нэг 2-3 мянган хүн ч юм уу те. Тэгэхээр тэд нар нь баян концертанд очооч юу үгүй ч юу альбом гаргахаар тэрүүнийг худалдаж аваач юу үгүй ч юу гэдэг ингээ яхаар тэрүүнийг промот хийхэд айгүй хэцүү болчиход байгаа. Тэгэхээр ер нь нэг юм 3 сая хүн амтай газар бол тэр неолиберализмын онол бол төдийлөн зохицохгүй юм байна гэж ялангуяа энэ урлагийн салбарт бол их тод харагдаад идэв. Тэгэхээр энэ дээр нэг юм бодож олох хэрэгтэй байх л та бид нар. Тэгээ өнөөдрийн энэ проект бол бас энүүний нэг хэлбэр юм. Ингээд хүмүүст илүү яг зохиогч нь өөрийг байлгаж агаад энэ дуугаа ингэж зохиосон ийм утгатай гэж нэг тайлбарлаа. Тэгээд ялангуяа ийм
гитартай, акустик гитартай тэрүүнийгээ дарахаар бол хүмүүст илүү ойр байх болов уу гэсэн юм бодолтой юм. Тийм нэвтрүүлгийн концепт санаа бол айгу таалагдчих. Тэгэд сонсч үзег хүмүүс бас дууны хатлаар ярьж таниулж байгаанаас маш хэрэгтэй. Ер нь яг юу сонсоосоо л гэж угаасаа зохиосон дуунууд байгаа. Яг сонсоосоо гэсэн үгнүүд байгаа. Тэр болгоныгоо айл болох олон хүн бид нарыг мэдхээсээ илүү зүгээр тэр хэлэх гээд байгаа зүйлийн олон хүн ядаж нэг сонсоод нэг бодосоо гэдгийг л айгуу чухал. Тэрэн дээр л ер нь олон хүнд хүрэх талаар л их чухалчилж үзээд байгаа. Тэр ирвэл Батбар шигээ. Тэгээд та нарт уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тэгээд шинэ гоё цамгууд гаргаарай. Шинэ юм туршаарай олноор. Тэгээ өнөөдөр бид нартай хамт механикийн даваа Чожо 2 маань байлаа. Ингээд та нартай баярлалаа. Амжилт хүсье. За урьж оролцуулсан баярлалаа. Танд ч гэсэн амжилт хүсье.